За би одоо YouTube суугаа эхэлж байна. Тэгээд тэгээд өчнөө хүн YouTube хийгээч гэдэг. Тэгээд тараа YouTube хийгээдсэн чинь надад ерөөсөө тийм YouTube хийх юм алга. Тэгээд миний ихний бичлэг, тийм энэ бичлэгийг үзчихвэл тэгээд дараагийн бичлэг үзмээр байвал нөгөө нэг subscribe нэрээ хийгээд хүлээж авахгүй юу? Тэгээд одоо YouTube хийхин тулд аягүй их мэрэг болт юм байна. Камер гэх. Надад камер алга байгаа нь уцлаа гэж. За тийм миний одоо ихний YouTube хийх бичлэг би ийм зүгээр л юм Facebook дээр явж байгаа news video гэдэг шүү дээ. News video ингээ гүйлэхээр ингээд юу гарч ирж байгаа. Тэгээд хүмүүсийн ховж юу байна? Reaction хийх юм шиг байна. Reaction хийж бодож байна. Тэгээд би ингээд YouTube хийх гээд ингээд юу авчихсан шүү гэж. Нэг MacBook leasing-дэд авчихсан шүү. Тэгээ одоо үс миний Facebook дээр ч Instagram дээр ч гэсэн та нар тэгээд миний амьдралд их оролцоод ингээд гэдэг шүү дээ. Одоо тэгээд бөөнд ийм лизинг авсан ба одоо би YouTube хийгээд мөнгө олоод энийг тэрүүгээрээ төлье шүү. Хамтдаа ингээд энэний мөнгийг төлнө. Тэгэхээр одоо та нар үзнэ. Би одоо юу ч хамаагүй яриад одоо ингээд YouTube-ээс ингээд монголчуудаараа нэрж аваад мөнгө олоод нэг хүн ч гэсэн MacBook-тэй болъё. Ойлгож байгаа юм яриад байгаа. Тэгээ би бас нэг уцаа бас Таиланд явж чад алдчихсан. Нэг энэ намайг дагдаг хүмүүс мэдчихэж байгаа. Тэгээ би алдаад 17 аваад алдчихсан. Тэгээд дахиад Америк дээрээ дахиад авсан. Тэгээ ойлгомжтой үр зээл тавьж авсан. Тэгэл хэцүү байна. Одоо тэгээд угаасаа шийдсэн байна. Нэгэн л одоо миний амьдрал руу ороод байгаа юм чинь нийтдээ одоо угаасаа миний үр зээлийг чамтаа төлье. Яа учраас одоо ингээд бичлэг маань үз одоо бүр ингээд анханаас амьдралд оролцсон бол одоо ингээд бүх асуудал ч гэсэн оролцсон. Давраад байгаа. Гэхдээ тэгээд би хичээж штэ мөнгө төрөг олох гээд. Намайг хумсаа бас будцсан байна гэсэн штэ. Би будаагүй. Би будуулсан. Зүв яа. Гэхдээ энэ үнгөө будуулсан. Тийм. Би амьдралд анх удаа инфлюенсер болоод хумсаа үнгөө бартераар будуулсан. Тэгээ ер нь бол яах вэ? Бартертаа таарсан л будсан шүү. Би ингээд бичлэг хийх юм уу? Ер нь энэ байдлаар ютубер болж чадах юм уу мэдэхгүй. Энэ камерыг яах хэрэгтэй юм бэ? За тэгээд одоо нэг юугаа reaction видео хий олон юм хуцаад би ингээд ерөөсөө ингээд сэдвээс гараа явчих юм, тинээ явчих юм. Би нэг юм сэтгэл зүй өвчтэй юм шүү. Нэг юм төвлөрч чаддгүй. Тэрийг одоо англиэр үгд юм бол таа шүү. Хүмүүс ч айгүй одоо сүүлийн үед өөрөөсөө лаглаг өвчин би юм та тийм юм та гэсэн чи би одоо нөө өөртөө өвчин гэсэн чинь өвчнийхээ нэрийг мэдэхгүй байна. За. Мэддэг болохоор өөртөө бас нэг гоё юм өвч авч өгнө. За та үсэж. За тэгээ миний Facebook-оор сонь сая юу байна? Хитрхийг хигээлэг эрэг байх гэж хичээхэн сэтгцийн өвчин тийм болж харагдахыг хичээх нь нэлээд хүн сэтгцийн өвчин гэх энэ манай Алисагийн ихчүүд энэ солонгос таньждаг байхад манай тэр юу нэг татна гэсэн чи энийг ч намайг өдөр YouTube-ээр нээж байгаа YouTube-ийнхаа бичлэгийг хийж эхэлж байгаа гэсэн шиг ийм юм босолцсон бахан. Хитрхийг хигээлэг эрэг байх гэж хичээхэн сэтгцийн өвчин гинэ. За би өвчнийхөө аншиг олчлаа. Сая олоогоос үзэж ерөөсөө нэвсэндээ гүлгээл олчлаа. Тэгээ бүр тийм болж харагдахыг хичээх нь бүр нэлээд хүнслэгцэн өвчин. Oh my god. Бүр намайг яаж байгаа юм бэ? За тэгээ дахиад юу вэ? Юу байна? Next. Жирэмсүүгэн ботог зэлгэж болохгүй бла бла. Тийм үү. За энэ миний мэдгүй зүйл байна. Жирэмсэлж үзэхээр л энэ жирэмсэн үний ботоксны талаар мэдээлэл орлоо та бүхэндээ. Жирэмсэн ботокс зэлгэж болдгоо гинэ би мэдгүй шүү дээ. Тэгээ жирэмсэн болохоор л би жирэмсэн болчлоо ботокс хэлэх нь зөв буруу юу гэж та нараас асууя. Facebook их сонирхолтой юм аа. Гой юм хийхэд баярлалаа шүү. Зя Монголын жата гэрчин би гэр мэрээс сүүлийн үед гэр мэрээ бол амар цэвэрлдэг болчих. Би бас бодлоо гэрээ цэвэрлээд YouTube хийх юм уу гэ. Байлж үз. Миний гэр мэрээ цэвэрлэх гэж хууд гэж. Тэгээд надад хүмүүс шиг энэ лаг ажил төрөл алга. Аяга аваа гэсэн чи угаасаа Америкт угаасаа аяга ууж байгаа бичлэг хийгээд амар DJ мид шиг бла бла гэж хийсэн. Манай ер нь Америкт бүгд
аяг угадаг машинтай. Тэгээд гараараа угаах шаардлага байхгүй юм шиг. Тэгээ миний нөгөө нэг аягаа угааж байгаа бичлэг хийгээд YouTube хий гэсэн хүсэл ингээд байхгүй болж байгаа байхгүй юу? Тэгээд миний тэр бүтлгүүдэд одоо аргаа бараад Facebook newsfeed бүлгээд хүмүүс болох асууж байна. Сайн байна уу? Single Inferno гараад учиргүй гоё л байна. Тэгээ би тэр жоох үзэхээс жоох ингээд Чэмнас үгээс бол жоох тэрэд байна. For like me. Би эмхтэй байсан бол тийм банцлах байсан бохоо. Яг би өөрөө харж байгаа юм шиг хийггүй юм бэл. Чэмнаси бол Чэмнасу Miss Korea. Тэгээд би яг нэг тийм сайхан охин байсан бас сайхан банцлагаар байх гэж. Би бол өөрийгөө дүгндэг бас мэдэрдэг. Оо. За тэр яах вэ? Тэг миний ч тийм сайхан охин болж төрнө гэж юу яах вэ? Хэрвээ би төрсөн бол ингээд энэ тийм юм лид та нар мөнгө төлөх гэдэг ингээд суугаад авахгүй байх байхгүй. За тоглосон шүү гэдэг энэ лид мисэр аваагүй зүгээр ингээд. Тийм би мөнгөтэй зүгээр өөрхөн мөнгөөр авцсан. Та нар тоглож байгаа чинь итгээд амар хүн доромжлоод байгаа. Энэ зүгээр жок шүү. Тэг би юм илүү ингээд тийм уцмуцтай. Ингээд тийм 13 сүүлийн загварын 13 гэдэг iPhone гэдэг уцмуцтай. Одоо тийм компьютер авчих мөнгө төрөг бол алгын байна. Юу гэдэг юм тийм хуцаад хийж чадвар. Дарин би ийм эргүү байхад та нар өөрсдөө YouTube хийгээдсэн мэт дээ. Зөвхөн гооролт тийм. Үзэгчд гинэ. Айгу хөөрчтэй. Facebook-ийн миний нэг ийм Reel-д нэг 2-3 хүн ингэ бичсэн чинь нөгөө төч хөөрөд компьютерээр ирж аваад өчрөгөө одоо ингэ YouTube хийнэ гээд YouTube-ээр мөнгө олно гээд хөөрөд суугаад байдаг. Одоо мөнгө олохгүй бол хэдэн өдөр ингэж мөнгөгүй гүлэг зарайлцах юм хэм мэдгүй тиймээс жоохон шеэрлээд жоохон муулаад өгөхгүй юу. Угаасаа намайг нэг магтдаг ч та нар. Муулвал олигтойхон муулаад шеэрлээд бичлэг тараа. Тоглож шүү та нар тэгээд ингэ намайг амар тийм ёс суртахуунгүй хүнгээ бодчих. Бас тийм ёс суртахуунтай хүнгээ бодчих. Угаас надад айл нь байхгүй. Сэтгцэн юм хоёр туйл өвчтөй юм шиг юм эргүү амтан байгаамаа би. Яа, энэ Facebook дээр стайлтай малгай. 15 мавтаах та хэрэгжилсэн Facebook дээр одоо угаас эднэр баг хүнтэй суугаад хүүхд гаргаад алга болоо биз. Гоё юм орчин үеийн үзмэр ах юм гоё дүүнэрийн юм Gen Z бла бла эднэрийн гоё юм пост гоё юм охид хүүгүүдийн групп дороод ингээд гоё ховж юу вэ гэдэг умарах юм. Манай энэ Facebook-ийн найзууд бүр хөгшрөд бүр баг үхтгэсэн юм шүү. Олигтой пост олигтой фан юм юу ч алга. Тэг. Оо агима надаас чи cover гинэ. За cover сонсох дээр тултаач үүдэг байна. 170 см-с доош өндөртэй хүмүүс утаанд хамгийн хордож байгаагаар дэмтэд нотлжээ гинэ. Миний анхны бичлэг ямар муухай доромжлолтой эхэлж байна. Би 163 см өндөртэй. Яг үндэ би эмхтэй байсан шүү. Мисэн тэмцээнд орж чадахгүй юм тагчсан. Би нутаанд ч байж байгаа юм эргүү болсон юм шүү. Тэгвэл хордоод бүр юм мал болсон юм шүү. Доромж мөрөөр амьдарч бүр доромжлох шүү тийм. Next. Өөр гоё юм байхгүй байна. Насаараа ажиллаад тэтгэвртэй гарсан ч хоосон хിവэр гинэ. Насаараа ажиллаад тэтгэвртэй гарсан ч хоосон ч хിവэр. Насаараа ажиллахдаа мөнгө хүрэж авах хацаа ичсэн юм би ч доо. Юу хацаад аа? Нарийн утга нь андаа юм шиг sorry. Тэтгэврийн зээд мэлэл ярьж байгаа юм шиг байна. Тохондоо ч арай тэтгэвэр бодох болоог байна би. Сайхан халуухан залуухан. Байсангүй надад би гэт тэтгэвртэй гарчаа тэгээ сууж алах байх л да. Тэгтээ насаараа ажиллаад тэтгэвртэй гарсан ч хоосон хിവэр гинэ. Насаараа ажил хийсэн бол яаж 5 төгрөг цааш нь хураах нь яасан бэ? Новшоо. Насны бүхсэнд улсаар тижээлэх нь зөв. Зөвгүй дамаа бүрөөгээд ам гэж тэтгэр бол угаасаа миний мэдхгүй салбар төгөр би амаа юм хий. Би зайлт яа тэгвэл над чиг хоногийн хоолоо яа гэсэн би таавал энэ тэтгэрт оролцолтод мэдхгүй штэ барахгүй одоогор бол маргааш шаа гэсэн над чиг мангарамтан бол